Бизнесийг системчлээд хамгийн ихний гол зүйл юу вэ гэхээр бүтээгдэхүүнчдээ ч яг тогтсон юм уу гэдэг асуудал байна. Юу хийх вэ, юу хийхгүй вэ? Яг ямар байхын гэдэг ч яг тогтсон юм уу гэдэг асуудал. Хоёр дахь нь юу вэ гэхээр тэр бүтээгдэхүүнчдээ яг ямар хэрэглэгчэд ямар арга замаар ямар суугаар хүрэх гээд байгаа юм бэ гэдгээ тогтсон юм уу гэдэг. Байгууллага дээр үйл ажиллагаа яг тогтсон нэг арга замаар байнга явж яадаг болох гээд байгаа шүү дээ. Тэгэж явахын өмнө саяны тэр бүтээгдэхүүнчлэгээ хэрэглэгч нь өөрөө тогтсон байж тэрийгээ дагаад нэг үйл ажиллагаанууд манайхтан тогтдгоо л гэдэг юм асуудал байсан. Тогтоогүй байхад тэрийг ингээд зохион байгуул процесс системд оруулахлаар болж өгдөг. Яг тэр бүтээгдэхүүнчлэгээ өөрчлөгдөх юм бол дагаад байх нь үйл ажиллагаанууд өөрчлөгддөг. За одоо муухайгаар хэлбэл одоо өсчдөг захирлууд байдаг. Нэг юм хийж үзэл тэгэл тэнцээсээ жоох өөдчихлээр байх нь өөр юм руу өсрэл гэдэг ч юм уу. Тэрийг дагаад нөгөө багын цаана ингээл нөгөө захирлыгаа дагаад өдөртнийхээ үйл ажиллагааны ажил нь ингээл хэдэлцээд өөр болоод ингээд байгаа тохиолдолд энийг бид нар юм тогтсон дүрм журамд оруулах гэдэг нь өөрөө боломжгүй шахах юм зүйл болчтой. Тэгэхээр системчлэл эхлэхийн өмнө хамгийн эхлээд бүтээгдэхүүнчлэгээ чинь тогтсон юм уу, хэрэглэгч чинь тогтсон юм уу, тэр эрсдэл бүтээгдэхүүнчлэгээ яг хэрхэн яаж хүрэх гээд байгаа юм бэ гэдэг асуудал тогтсон юм уу? Энэ тогтсон байвал дараа нь үйл ажиллагааг тогтолцоо дүрм журамд оруулж болно л гэдэг дараагийн асуудал.